За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр та бүхэндээ 2024 оны математикийн яшийн анх хуулбарын задгаа даалгаврын 2-ын 3, 2-ын 4 дугаар бодлогын бодолтыг танилцуулъя. За эхлээд 2-ын 3 дугаар бодлогыг танилцъя. Явган аялагчдын явсан замыг 4 завсардах бүлгэлж гистограммаар харуулваа гэж. За энэ 4 багнаа нийлцсэн байгаа харж байна тийм ээ. Тэгэхээр багнын диаграмаас арай өөр байх нь тийм. За тэгвэл километр 5-аас 7-гийн хооронд явсан аялагчийн тоогоо нийт аялагчийн тоог B гэж болгоорой гэсэн. За тэгэхээр шууд энэ давтамжийн нягтаараа бодож болохгүй. За яаж боддог вэ гэх юм бол давтамжийн нягт гэдэг маань завсрын давтамжаа завсрын өртөд хувааж болдог. Тэгэхээр цөмөр хүснэлт байгууллагыг харсан зүг баг. За тэгэхээр завсар маань эхлээд 1-ээс 3 байгаа. 1-ээс 3, дараа нь 3-аас 5, 5-аас 7, 9-өөс 7-оос 9 гэсэн ийм 4 завсар тийм. Завсрын урд бүгд 2 байна. За завсрын уртыг яах гэж боддог бол давтамжийн нягт гэдэг юм аа. Бид нар яаж боддог вэ гэх юм бол давтамжаа завсрын уртд хуваачдаг. Тэгэхээр нягт нь өгсөн байвал яаж давтамж болох вэ? Завсрын урт давтамжийн нягт хоёрын хооронд өвчүүл болчдөг байна. За эндээс харах юм бол эхний завсрын маань давтамжийн нягт нь 2, дараачих нь хамгийн их буюу 6, 3 дахь нь 3, 4 дахь нь 1 гэсэн давтамжтай. Тэгэхээр 2-ыг 2-оор үржүүлээд 4, 3-ыг 2-ыг 6-аар үржүүлээд 12, 2-ыг 3-аар үржүүлээд 6, 2-ыг 1-ээр үржүүлээд 2 гэдэг болох юм. Тэгэхээр манай эхний асуулт маань 5-аас 7 км буюу 3 дахь завсрын давтамжийг болоо буюу аялсан хүмүүсийн тоог болоо гэсэн тийм. Тэгэхээр тэр маань бол 6 байх нэ. За ингээд нийт аялагчд орсон хүмүүсийн тоог болоо гэсэн. Тэгэхээр нийт давтамжуудаа бүгдийн хооронд нэмж 4 дээр 2-ыг нэмээд 3-ыг 6-ыг нэмээд 2-ыг нэмж. Тэгэхээр нийтдээ 24 буюу B маань 2, C маань 4 гэсэн хариутай байна. За ингээд нэгдүгээр бодолтод дуслаа. За хоёрдугаар бодолтод нь явсан аялагчдын дунджийг олох гэсэн. За дунджийг яаж олдог вэ гэх юм бол ийм бүлгэлсэн өгдлийн хувьд дунджийг олохдоо завсрын дундаж цэгийг утгыг давтамжаараа үржүүлдэг. За тэгэхээр эхний завсрын маань дундаж утга маань 1 дээр 3-ыг нэмээд 2-т байх чинь 2 гэж байна. Тэгэхээр 2-ыг 4-өөр үржүүлээд 2 дахь завсрын маань дундаж цэг нь 4 гарч 4-ыг 12 үржүүлээд 3 дахь завсрынхан маань 6 гаргаж ийн 6-ыг 6-аар үржүүлээд 4 дахь завсар маань 7-оос 9-ийн хооронд зах дундаж цэг маань 8 шүү дээ 8-ыг 2-оор үржүүлээд нийт давтамжиндаа хуваадаг. За тэгэхээр ингээд тэмдэглэгийг нь хэлж байгаа тийм дундаж утга болох чинь. За ингээд бодонгууд 8 дээр 48 нэмээ 36 нэмээ 16 нэмээд 24 хуваасан чинь хураагаад 2-ны 9 гарсан байна. Тэгэхээр манай хариу D маань 9, E маань 2 байх нэ. За 3 дугаар бодолтыг харъя. За 3 дугаар бодолт маань стандарт хязгаалтын олоор байсан. Стандарт хязгаалтын олохын тулд цөмөрөө disperse гэж зүйл олоод тэрнээс язгуур авдаг. Тэгэхээр disperse-ийг яаж олох вэ гэвэл дараах хүснэлтийг гаргаж ирж байна өгшин. За бүх завсрын дундад цэгүүдийг олцсон давтамжуудаа өгсөн байх юм бол disperse-ийг олохын тулд эхлээд x квадратын хүч нь f гэдэг. Өөрөөр хэлбэл завсрын дундаж утгааг квадрат зэрэг дэвшүүлээд давтамжаараа үржүүлдэг. За 2 дахь завсар маань тэгвэл 4-ийн квадратыг 12-оор үржүүлээд 102, дараа нь 6-гийн квадратыг 6-аар үржүүлээд 216, 8-ийн квадратыг 2-оор үржүүлээд 128. Эдгээрүүдээ бүгдийн хооронд нь нэмээд нийт давтамжтай буюу 24-тэй хуваангууд x квадратаас хамаарсан дундаж нь олно. Тэрнээсээ хасах нь нөгөө бидний дээр болсон дундаж утгааг квадрат зэрэг дэвшүүлээ хасчихдаг. Энэ маань ингээд disperse гарна. Тэгэхээр энэ disperse-ээсээ гадна талаас нь язгуур авчих юм бол стандарт хязгаалт гарна. За тэгвэл эхний нэмэнгүүт 24-ний 512 хасах нь 81-ний 4 гарсан. За тэгэхээр бидний нөгөө ол гэсэн дээр чи стандарт хязгаалт маань гадна талдаа 2-ны 1-ийг үржих гэж байсан. Тэгэхээр энэ 81-т хууртайгаа 4-ний 1, энэ 24-т маань 4-ийг 36 шүү дээ. Тэгэхээр энэ хоёуланд нь 4-ний 1 очиж хаалтаас гаргачих. Ерөнхий үржлөлтөд хаалтаас гарах юм бол язгуураас 4-ний 1 чинь 2-ний 1 гэж гарна. Тэгээ ижил өөр хүч зүгээр. За тэгвэл 512-аас хасах нь 80-ийн үржих 6 буюу 66-ны хуваах нь 6 болчихно хэзгээр. Тэгэхээр 66-ыг 6-т хуваах юм бол 11 гардаг тийм. Тэгэхээр 2-ыг 1 үржих нь 11 баг. Өөрөөр хэлбэл FG 2 маань хоёулаа 1 дүүхтэй байх нэ. За ингээд та бүхэн 2-ын 3 дугаар бодлогоо ойлгосон гэж найдаж байна. Жаахан амжихгүй байвал зогсоож яваад ойлгоод яваарай цааш нь. За одоо 2-ын 4 дугаар бодлогоо харъя цөмөрөө. За f(x) гэдэг функц өгсөн байна. Тэрийг 2-ны 1 үржих нь модуль дотор x квадратаас 7x функцийн график ба
За түүний 3 6 цэг татсан шүрэг шулуун L-ийг өглөө гэж тийм шүрэг шулуун L. Тэгэхээр энэ А, Б цэгээр огтлсон энэ шулуун E шулуун маань шүрэг шулуун. Ямар цэгийг дайрсан бэ? 3 6. Харин энэ парабол ба дээш нь нугалцсан байгаа ажиглаж байгаа тийм. Энэ модултай функцийг дээр цөмөрөгдсөн байгаа тийм. За тэгвэл Ад нь нэгдүгээрт нь А, Б завсарт нөгөө модулаас нэмэхээр гарах нь А, Б завсарт орохгүй бол А, Б завсрын хооронд байх юм бол урд модулаас хасгаар гарнаа. Тэгвэл энэ А, Б-г болоорой гэсэн. Тэгэхээр модулаас чөлөөлөхийн тулд модуль доторхоо тэгтээ тэнцвэрдэг тийм. Тэгэхээр бодолтын харьяа зүүн модулт маань x-ийн хүч нь x-ээс 7 тэнцвэр тэг байгаа. Эндээс үржир тусав тэгтээ тэнцвэр буюу x тэнцвэр тэг x тэнцвэр 7 гэсэн цэгүүд гарч байна. Тэгэхээр x тэг гэдэг маань одоо энэ графикийн маань координатын ихийн цэг байгааг ажиллаж байгаа тийм ээ. А x тэнцвэр 7 гэдэг нь нөгөө x тэнцвэрт тогтолж байгаа цэг байна. Тэгэхээр 0-оос 7-гийн хооронд байх юм бол x тэнцвэрийн доор байрлах юм. Тэ доор байрлах. Харин 0-оос бага 7-оос их байх юм бол x тэнцвэр дээш гарсан юм энэ хоёр салаа утга байх нэ. Тэгэхээр эндээс манай А маань бол тэг Б маань 7 гэдэг төгөөгөө арчиж байгаа тийм ээ. За хоёрдугаарт нь шүргэг шулуун L-ийн тэгштгэл маань y тэнцүү x дээр нэмэн c байх нь хоёрдсон байна. За тэгвэл одоо шүргэг шулуун тэгштгэл бол та бүхэн нөгөө нэг f-под штриг мэг олоод y-ээс нэр 0 гэж болдог тийм. За тэгэж болох юм бол арай цаг баг байдаг. Тийм учраас манай шүргэг шулуун маань энэ 3 6 гэдэг хоёр цэгийг дайрсан. Энэ графикийн огтлын цэг нь 3 6. X нь 3, Y нь 6 цэгийг дайрсан. Тэгвэл энэ Y тэнцүү x дээр нэмэх нь c байх нь 2 маань x-ийн оронд 3, y-ийн оронд 6-ыг тавьж цэг болох бүр амархан болчихно гэсэн үг тийм. Тэгэхээр y-ийн хооронд цөмөрөө 6-ыг x-ийн хооронд 3-ыг орлуулъя. Тэгэхээр 6 тэнцүү 3 дээр нэмэх нь c байх нь 2 болчихно. Тэгэхээр 2 маань ишээ 6-гийнхроо хувааж байгаа юм чи ишээ орохоор үржин. Тэгэхээр 12 тэнцүү 3 дээр нэмэх c буюу c тэнцүү 9 болох нэ. За ингээд цэг олчлоо. Амархан олчлоо тийм. За тэгэхээр 2 дугаар бодлоготой маань А, Б цэгүүдийг графикт огтлцох x-ийн олох гэсэн. Тэгэхээр А, Б цэг гэдэг маань энэ параболын маань нөгөө хоёр салаа утга дээр буюу нөгөө y байдаг завсар дээр гарч байгаа цэг. Юу гэсэн үг вэ? 0-оос бага 7-оос их завсарт нь модуль нь нэмэхээр задаг гэсэн тийм. Энэ нэмэхээр задарч байгаа энэ хоёр цэгийн координат. Тэгэхээр нэмэхээр модуль задарчих юм бол f-bod x функц маань 0.5 урд нь байгаа шүү дээ коэффициентээ мартчихвахгүй тий. 2-ны 1-ийн хүч нь x квадрат хасах нь 2-ны 7x болох. Энэ маань яг энэ a шулуун тогтолцож байгаа цэг учраас нөгөө a шулуун цөмөрөө буюу олцсон шүү дээ тийм ээ. X дээр нэмэх нь 9-ийг хаах нь 2-ыг олцсон шүүх шулуунаараа. За тэгэх юм бол энэтэй тэнцүү. Огтлцсон гэсэн учраас энэ хоёр хоорондоо тэнцүү байна. За хоёулангийн хоёр талын 2-оор үржүүлчихье. Тэгвэл x квадратаас хасах нь 7x тэнцүү. X дээр нэмэх нь 9 болчих. За бүгдийг тэгштэглээ уршаа оруулчих адилтгах юм. Тэгэхээр x квадратаас хасах нь 8x нэмэх нь 9 болох. За үүнийг үржигдэхүүн болгон задлчвал x дээр нэмэх нь 1-ийг хуваах нь x дээр нэмэх нь 1-ийг үржих нь x-с нь үржир нь тэг болох нь. Тэгэхээр хоёр тооны үржир тус үрдээ тэгтээ тэнцүү гэдгээс x тэнцүү хасах нь x тэнцүү 9 гарах нэ. За тэгэхээр эндээс олгож байгаа юм маань хасах d e гэсэн. Тэгэхээр d маань бол хурдан хасах нэмэлттэй буюу 1 байх нь e маань бол 9 байх нэ. За ингээд 2 дугаар бодлтыг бодчихлоо. За 3 дугаарт нь юу асуусан бэ гэх юм бол одоо энэ e шулуун болон энэ параболын модультай параболын хашигтсан зүсийн талбай. Өөрөөр хэлбэл энэ хоёр салцсан энэ хэсгийн талбайг болоорой гэсэн асуулт тавьсан байна. За багш нь энэ дээр бодолтой эхлэх юм нэг амарх юм хэлээ. За квадратлог мөрийн хувьд нөгөө нэг нуглаагүй гэж бодъё л да. Одоо энэ шүргсэн цэгээ нуглаагүй модулаар ингээд доогоор ингээд парабол маань доошоо орсон хэвээрээ бай гэж бодъё нөгөө параболын модуль авахгүй гэх. Тэгэх юм бол энэ e шулуун парабол хоёрын огтлын цэг маань нөгөө парабол шулуун хоёр огтлцож байгаа. Энэний талбайг болох айгүй амархан байдаг. Яаж болдог юм гэх юм бол огтлын цэгийн x координатуудын хоорондын ялгуурын кубыг 6 хуваагаад ахмад гишүүний коэффициентээр үржүүлдэг. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг юм бол x e-pod x функцийн ахмад гишүүний коэффициент нь 0.5 байна. Тэгэхээр энэ багшны 0.5 гэж үчлээ. 2-1 буюу үржих нь x-ийн нөгөө
сая огтлж байгаа цэгийн координатын 9 хасах 1 болсон шүү дээ. А, Б, С-ийн x-ийн координат. Тэгэхээр 9-өөс хасах 1. Тэрний кубик хуваах нь 6 байх нь. За тэгэхээр томьёо маань энэ ахмад гишүүний коэффициентийг үүрчихнэ. X-ээс нь x-ийг хасаад q зэрэг 6 тохиолдол томьёотой байх нь шүү дээ. За эндээсээ үзэнгүүд юу бол таах вэ? 2-ын 1-ийг үүрчихнэ 13 зэрэгтийг хуваах нь 6 буюу 2-той хуваалч 1000-ыг. Тэгвэл 6-ны 500 гэх юм. За энэ маань ямар талбай болчихвэ гэх юм бол энэ параболын модуль аваагүйгээр ингээд нийт параболын энэ шулууны ашигласан дүрсний тойрхон том дүрс байгаа. За тэгэхээр энэ дүрсийн талбайгаасаа цөмөөрөө за тэгэхээр ямар дүрсийн талбайг олж хасах вэ гэх юм бол одоо ингээд параболын маань модулаараа ингээд x-ийн кликээс дээш ингээд нугалцсан хэсэг байгаа шүү дээ. Тэрний талбайг хасна гэсэн. Тэгэхээр 2 дахин авч хасна. Яг гэсэн бол ингээд парабола цөмөрөө x-ийн кликээс анхны хэлбэрээр байгаа гэж ойлгох нь ш модуль аваагүй. Тэгэх юм бол энэ x-ийн кликээс доошоо орсон хэсэг, x-ийн дээшээ нугалсан энэ хэсгийг бас авч хасна гэж. За тэгэхээр цөмөрөө эхлээд зүгээр параболынхаа тэр x-ийн кликээс доошоо орсон хэсгийн талбайг олъё. За тэхийн тулд нөгөө томьёогоос ашиглая шүү дээ. Нөгөө 0.7 гэдэг цэгээр хөтөлсөн байгаа. Энэ x-ийн кликээр тэрнээс доошоо орсон цэгийг асахтай бол x квадратын өмнөх коэффициент буюу 2-ны 1-ийг үржих нь 7-оос 0-ийн квадрат кубик хуваах нь 6 гэсэн юм тий. За энэ маань бол үржигдэхээр бол 12-ны 343 гэсэн зай болж байгаа. Тэгэхээр энийг 2-оор үржүүлж хасна гэсэн шүү дээ. Яагаад бол 2 дахин байгаа. Дээшийг нэг нуулсан доор байгаа илүүгүй энэ 2-оор үржүүлсэн. Тэгэхээр би албаар энэ 2-ыг гадна талд нь үржүүлчихлээ. Тэгэхээр энэ 2-оор үржих юм бол ер нь энэ маань бол 2 дахин авах юм бол 3-ыг 43-ыг хасна. 343-ыг хаснаа гэсэн юм. Тэгэхээр нийт талбай том талбай маань бол 6-ны 500-аас хасах нь за нэг 2 дахин үржүүлсэн байгаа тий 6-ны 343-ыг үржүүлээд хасах юм бол 6-ны 157 гэсэн хариу гарах нь. За ингэхээр FJ маань болохоор 157 гэсэн зөв хариу байх нэ. За одоо дараагийн хичээл дээр багш нь 2023 оны ешээс эхлэе. Эдгээр ингээ 2024 оны ешээ ойлгоогүй байх юм бол зогсоогоод удаан яваа үзээд болохгүй бол хувь чатаар багш руугаа бичээд асуугаарай.